Монголчууд суурин соёл иргэншилт хит шүтгэхээс өмнө хүн амын эрүүл мэнд өндөр байжээ. Дархлаа сайтай өвчин туслаа гэхэд энгийн аргаар эмчилж болдог байсан. Гэтэл суурин соёл иргэншил нэмэгдэх тусам иргэдийн бие сул дорой болж байна. Өвчлөлийн тоо нэмэгдэж эмчлэгдэх арга нь ч хүндэрч байгаа юм байна. Вирус одоо олон төрлийн болсон байна тий. Хоёрдугаар одоо хүмүүсийн амьдрах орчин, агаарын бохирдолтой холбоотой. Тэгээ гуравдугаар бас эм тарианы зохисгүй эргэлтэй холбоотой. Дөрөвдүгээрт одоо бас хүүхдийн одоо дархлааны систем тийм ээ. Тэгээд одоо харшламтгай байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор ханиадууд одоо айгүй хүндрэлтэй явагдаж байгаа. 20 гаруй жил ажилласан эмч иргэдийн бие сул дорой болж байгааг нь ажиглажээ. Тэгвэл энэ нөхцөл байдал юутай холбоотой вэ? Нэгдүгээрт агаарын бохирдол, хоёрдугаарт өдрөөр байглаасаа холдож байгаа учраас бие сул дорой болж байгааг ахмадууд сануулж байна. Хөдөөний улс бол ханаа том хөрдгөө байсан шүү дээ. Одоо бол яахан тийм л болчиход байгаа юм. Явал бол одоо хүн ханаа төрн бие сул тичлээ гэсэн. Шилгээ саримстай шилгээ гэж уугаад даквай явуучих шүү дээ. Мартуулсан. Одоо болохоор одоо хамгийн шугнаа гөрөлдөгээд явд бол одоо юм шигээд явах юм шүү дээ. Тэг точны юм одоо им шөлөөтэй аваа уучдаг. Ийм л болчиход байна. Бол ер нь байгальтайгаа хүн бол нөхцөн биеэр харьцаж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо зүгээр энэ хотын энэ бохир шороо буу мэдэлтэй энийг бол сайн мэдэхгүй л байна. Тэр хөдөөний одоо нэг сайхан шуурдсан зүгээр элсч юм уу одоо газар шороо малын өтөг бууц тэр чигээр эмчилгээ штэ. Малын бууц малтах, өглөөний шүүдэрт хөл нүцгэн явах, хайрган дээр хөл нүцгэн гიშгэх зэрэг малчин амьдралын хэв маяг хүний биеийг чанга хатуу болгож байдаг юм байна. Монголчуудын хувьд Солонгос кинон дээр хамраасан цус гарах төдөд эмнэлэгт ханддагт инээдтэй санагддаг. Гэсэн хэдий ч тухайн улсын иргэдийн амьдралын хэв маяг ийм нөхцөл байдалд хүргэсэн байдаг юм байна. Монголчууд ч ийм нөхцөл байдалд хүрэхэд ойрхон байгаа гинэ. Тэр адууны мах сармистай хоороод ичгэр зүгээр болж идэг сайн өөхтэй мах ичгэр ханаад манай тийм тусдгүй шүү дээ одоо ч байна. Одоо яг хөдөөний хүүхдүүд бас бие сайтай байгаа. Сайтай. Би сайтай. Одоо энд хотын хүүхдүүд зарим нь колийн тавха гарын алга арьсан зумөрдсөн хүүхд хүртэл би үзлээ. Сайхан 20 хүртсэн залуу тийм байж байгааг харлаа. Тэр юунаас болж байгаа юм бүү мэд. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нүүдэлчин ёс заншлаа алдаагүй хүмүүсийн биеийн дархлаа сайн байгаа. За Увс аймгийн Ахмад Марталчин үүнийг баталж байна. Тиймээс хүүхдийг багаас нь мал маллуулж байгальтай нь ойрхон байлгах хэрэгтэйг эмчнэр болоод Ахмадууд сануулж байгаа юм а.